자, 사는 하나 없대. 자, 또. 자, 근데 무슨 학교인데 이 밑에는 안 가서 안 거든. 자, 이건 하나도 다 애칭 따라. 자, 이거는 자, Again, evening to Orient's connect to the captain. Yamani Samaden, you unit or Karate, but check not of Chichi Yam of that or not Bene. So Yam Connect, two by Yam Connect. Maria? 자, 도둑스 박스는 너는 dormante? 인팅을 나이. 자, 요요는 dormante. 자, 다음은 유니 dormance. 자, 유니 dormance. 이거 여기 있잖아, 뭐. 너무 또 예쁘지. 자, 유니 dormance. 이때 동료제 가짜가 아주 크고요. 자, 그때 우유 어떤 일부러 애시켜 먹다가 막상 꼭 떠든 서 애시켜 먹다 나갔지만 애시켜 먹는 데를 일부러 다 그때 알아다. 너무 두기 있을 일부 바꾸고 어디 간 왔다 보아 너 너희 애시켜 또 대놓는다. 자, 꼭 봤던 거의 아까 그때 애시켜 먹는 데를 붙이 먹다 다시는 거의 문었다는 자, 참 좋습니다. 자, 그냥 쏟다 안경도 대주고 이만 쏟다 넣어도 동시라. 자, 나 아까 상처럼 때 인터뷰 자세한 비디오 미리 잘 ini yang tulis 자,
бидний тав дууссан хаалтууд асуулт цадны дууссан. Одоо асуух за ганц яа. Ихтэй хүмүүс хэрхэн амьдарч байсан юм бэ? За болж ийн дараагийн Монгол бахархал гэж юу вэ? Пирамид гэж юу? за зүйтэй өөр асуулт байна уу? За Бүх сайз гэж юу вэ? Дамгийн хин үгтэй вэ? за өөр юм асуулт байна. За Тэдгээр хүмүүс нөөц намуудыг яаж зөвшөөрөх юм бэ? за болж ийн за өөр юм асуулт байна уу? За одоо тэгвэл эдгээр асуултуудыг бид бүгдээрээ асуучихлаа. Тэгвэл хариултыг хаанаас олж мэдэх вэ? Намнаас олж мэдэх. Өөрөөр түүхийг хаанаас олж мэдэх юм бол үстэй таанд мадлаа. За одоо тэгвэл өнөөдрийн хичээлийн ачиг маань юу вэ гэхээр түүхийг хаанаас олж мэддэг вэ гэж асуулт иршүүлээ. Тэгээд энэ асуултандаа бүгдээрээ хариулт олж авах. За очиж түүхийг хаанаас олж мэддэг вэ? Түүхийг хаанаас вэ? Багш нар болохоор ийм юу гэх юм аа? Таатан бичтэй. Мэдж болохгүй гэсэн өнөөдөр бүгдээр асуулт дэвшүүлээд тэр асуултаа хариулт авсан. За тэгвэл бүгдээрээ эртний Египтийн тухай, эртний хаадын тухай хаанаас олж мэдэх үү? Юу судлах вэ? Юу гэдэг тулгуурладаг гэлээ? Ном, өөрөөр хэлбэл энэ эдгээрээс бид нар яг нэг түүхийг олж мэдэх тодорхой хэмжээний мэдээллийг олж авдаг байна. За одоо бүгдээрээ сурчгийн нэ. Хайгаар даахтай. Сурчгийн. За. Сурчгийн 6 болон дээр түүхийг юунаас мэдэх болохоо гэсэн. За тэгэхээр багийн гишүүд өөрсдөө зохион байгуулалт хийгээд нэг нь уншиж өгөхгүй, бүгдээрээ бүгдээ унших гэж өөрснөө сонголт хийгээд за 3 минут бүгдээ уншиж ном сурчээ.
원샷 이거 어떨 것 같은데? 자, 이 세 번째 걸어가는 이 도시에 서울, 이층에 서울, 남은 서울 되지. 자, 다시 한번 가. 자, 이 도시에 서울 지금 나가, 이거 걸어가는데 이 도시에 서울 지금 나가, ada इसमें घूमते हैं वहाँ से उधर जिसका बेरम ada उसके बाद बाहर किधर बाहर ये इधर किधर किधर है पीछे सवाल सुनना है ada मानिए ada इधर जो ऐसे धीरे धीरे पीछे उधर एकदम किधर खुश हो के ऐसे पढ़े जो बनाता आमा समझ सुनता है नमक देना इधर आता ये रहता है नमक ठोक नाता 자, 다음은 기분 좀 어째? 너무 고치려고 이것들은 이렇게 무시 이렇게 해주세요. 자, 독일 혹시나 미친 서울 애들 서울 때 아무 서울 때 됐어도 그때 미친 애들 서울 때는 가야지 또 어떤 시대 어떤 가야지 또 어떤 다 먹자 어떤 시대 뒤에 스테이트 와해 와 대단한 아니 미친 서울 때 하더니 이제 저렇게 무슨 시스템이 제대로 아니 아무 거를 너무 열심히 해서 우리들 들어오기 전에 자, 잘했어. 취소를 좀 잘할 때 우리 완전히 반응했을 때 진짜 취소를 좀 잘할 때 자, 영어를 먼저 배울게. 오늘은 유치원가 나서서 독이 익숙해지죠이 이렇게 남겼다. 맛있다, 원샷. 알겠어? 예사. 자, 아까 나라는 이니가 뒤뜰때 딘들때 닥치면 안 돼. 오늘 시작합시다. 자, 아까 다른 맛있나? 따로 꼬로이 가라. 익숙해져 하나 더스닉 멍세 버스 이시에 같이 들어와. 인제 갈수록 자, 이제 가서서라 예사. 다른 바빠가라 예사. 소만 자가 얼마나 간단하게 듣는데. 자, 제 가서서라는 다른 바빠가라 예사. 거의 가라. 자, 한개 있는 학교도 하나 갖고 있지. 나도 서울다면 하나 게 소만다가 그랬는 시도때.
нөгөө плазматараа ингээд хийхгүй одоо тугаан болон цэгийн данги дамждаг тийм дамнан оршдог байна шүү дээ ноёод. Оо. За ихэд хаанхар сэтгэл тийм. За бид нөгөө бас дагуулсан хичээлээр давхар Тэмүүдэд үлдэж байгаа тийм Европ, Америк гээд Азийн Австрали гээд тэрийг бас давхар чадвараа олон багцруулж ирдэг тийм ээ. За та дуусчаа бүгдээ. За бүгдээ ажлын хавуулсандын даалгавар бүрийг Монгол болон дэлхийн газрын зурглалд олсон олооруудыг зөв байршуулах даалгаврууд байсан тийм ээ. За одоо баг болон зүүн гатлаас тоолоод хатар зүүн гатлын нэг төрөв. Хоёр руу таазуулаад байна. За баг болны 3 гişүүдээр. Баг болны 3 гişүүд. За эдгээр гişүүд байна яг гэхээр одоо хацын зургаар байрлуулна. Өөрөөр багийнхаа хүмүүсээ ярилцаж хамтарч бид хийх. За нэгдүгээр баг одоо нэгдүгээр баг ямар багаараа те. За содор багийн зураг харуулсан юм. Энэ хүмүүсээ одоо эдгээр үеийн амьдарч байсан хийсний одоо рамаа хийдэг хүний ачаалаа хийсэн одоо эсний хүмүүсийн зураг байна. Энэ хүний агийн хаанаас авсан аль хэвээр авсан гэдэг за анхаар тийдэр очоод байна. За хоёрдугаар багийн нашаараад археологч баг байна. За археологч баг энэ зургийг үздэг. Энэ зураг хаанаас авсан юуны зураг гэдэг байгаа зүйлээ бүгдээ авсан. Оо тий. Бүгд ангийн амьдсан одоо богоо шин. Зааны хүсэл амьд. За энэ хаанаас авсан бэ? Европ дээрээс авсан хүн байна. За энэ гурван багийнхан энэ аль ямар баглаа? Домог баг байсан. Оо тэтээн. За дараагийн байдлаа дараа. Дөрөвдүгээр баг. За танаа энийг байрлуулсан. За энэ баг үзсэн бэ? За энэ багш нь байрлуулсан бэ? Ноён хааны дам уушдаг гэдэг сэтгэл хөдлөл болон сэтгэлийн дам. За энэ хааны хадны зөвлөлтэй хаваад байдаг тийм ээ? Ямаа усны хадны зөвлөл. За зөв байрлуулж өгдөрэй. Хараа өгдөө. За бүгд зөв байна. За таман байрлалаа сууж. За нэгдүгээр багш. Анхаар юунайдээ? Бүгд анхаар юунайдээ? Өөрөөр энэ ингээд анхаар байна. Тэгэхээр өөсөө энэ анхаар гэдэг байна ш. Энэ твэр энэ чи явах юм шүү дээ. Анхаар гэдэг за миний зөв байсан юм тий. За одоо багш нөгөө тавхны багш. За энэ багш нь байсан чинь. Ирээд мэн анхаар гэдэг байдаг. Одоо эртний соёл иргэншлийн үлгийн голомт нутгуудын нэг байна. За энэ улсны зэрэгтэй орших улсыг игээд гэж ярьдаг байна. За бүгдээ газрын зураг дээр хаанаас олсон онцгойлуудыг байршуулдаг тийм ээ. За дараагийн даалгавар ийм даалгавар байгаа. Их хамаахан бүдүүчийг бүтээгээд явж байгаа. За бүдүүчийг бүтээгээд тэгээ орно нөхөхгүй юм. Юу ч нөхөө. За энэ бүгдээ хүн болгон тусалтай хувьтай аж.
Багшийн хугацааг 1 минутаар өгье. Жишээр аван бичнэ үү гэсэн байна, тийм ээ? Оо. Оо, тийм ээ. Энийг хэлбэрээ. Анхны жишээг нь биччихье. За, танай бичнэ. За, номер дууссан байна. Оо, стандарттай. Байна. За одоо дөнгөж сая багны 3 дугаар гишүүд ирсэн ба 4 дугаар гишүүд багтаад дахад ажлынхаа цаатыг яриад за баянаараа хэлээрэй. За усны өөртөө хайлтуудаа гарч. Нөө жишээнүүд өөр байж магадгүй шүү дээ. За ингээд санаагаа. Томог хууч гэж шалтгаан. Тэгээд дараагийн болохоор бичгийн сурвалжтай удаа. Тэгээд дараагийн сурвалжтай эдгээр сурвалжтай баар. За дараагийн. Эхний сурвалжтайгаар их үлгэрийн сурвалжтай. Хойч сурвалжтайгаар амын сурвалжтай. Гурав дахь сурвалжтайгаар бичгийн сурвалжтай. Дөрөв дахь нь эдгээр сурвалжтай. Жишээнүүд гаргана. Жишээнүүд нь бичгийн сурвалжтай болохоор нөгөө өдрөмөд бичгтэй болохоор бичгийн сурвалжтай. Амын сурвалжтай болохоор хууч яриа домыг хэлсэн болохоор эдгээр сурвалжтай ваарны хэлээр юм уу жаад сурвалжтай. Үеийн багт хэлсэн тийм ээ. Жишээ Одоо аман сонсогчдод өдөр алсан дээр бичгийн сурвалжтай бодол алсан. Эдгээр сурвалжтай толгойд тийм ээ. Одоо үстэй айдснаас танаас асуухгүй хичээгээр нь жишээн дээр гаргачихъя. Аман сурвалжтай за бичгийн сурвалжтай хадны сурвалжтай эдгээр сурвалж байгаа чинь Хөтөлбөрийн баг тийм. За сандраа эвний гаргаагүй жишээ гаргахыг хичээгээр. аман сурвалжтай Асаараа үчээ. За ер нь бүгдээрээ амжилтаагаар хөгжиж бүгдээ. За одоо багш нөгөө хамгийн хичээл гэдэг нь зураг үзүүлж штэ. Энэ зургууд байна. За одоо бүгдээрээ 5 дугаар гишүүн болно гаж ирээд нэг зургийг байлгуулна. Одоо энэ гэхэд одоо аль их сурвалжтай нь багтуу. Тэгээ нөгөө энэ юм бол ууж яриа домог ч юм уу тэ өгүүлж болох юм аа гэдэг санаараа. За доктор мөн гаж ирээд нэг зургийг аваад зүг атан байлгуулж.
жиншил ухааны өчтний төгс дуртай хайж өгдөг тэдний эрен сурагчдад нэг За. 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 Тэгээ өөрөөр энэ археологч юу гарч ирдэг вэ? Археологч маань нөгөө нэг эсний эсүргийн сурвалжуудыг гаргаж ирдэг байна тийм ээ. За тэгээд одоо тэгвэл бүгдээрээ ингэ өнөөдрийн хичээлээр юу ойлгож чадсан, юу чаддаг болсон, ямар сэтгэл төрж ийнэ гэдгийг бичнэ. Өнөөдрийн хичээлээр юу ойлгож чадсан, ямар чадвар илүү сайн хөгжих гэсэн нэмэгдсэн. Цаашаа тэгээд юу сурч мэдгийг хүсэж байна. За. Бүгдээрээ бодож байгаа тийм ээ. Тэгээ бодно, хичгүүгээ бодъё. Дараа нь бүгдээрээ ярих. Хичээлээ бүгнээ юу болгоо, юу мэдв гэдэг. Өнөөдрийн хичээлээр юу мэдв, юу сурав. Цааш яах вэ? Юу түүхээс сурч мэдгийг гэж байна. За. За хийх вэ? Хийх вэ? Дараа нь бичиж болно үгтэй. Тэгэхээр ярьчаад дараа нь бичээ. За дахиад нэг цагт хийх үү? Астрал хаана Чин томчны хатчих үлдээд тэгээд модон харамс үлдээд амгаараа өдөр хоёрт нь болохоор одоо хуваад тусгай их төрөлчийг ангид тастаа. За амжаа. Өнөөдрийн хичээлээр бидний болохоор түүхийн хичээл өгсөн. Тэгээд энэ дээр болохоор түүхийн их төрөлчлөө түүхийн их төрөлчийн методик мэдсэн. Тэгээд энэ хичээлийн энэ батлын төрөлчөө надад илүү таалагдсан. Тэгээд цаашаа би хүмүүстэй яаж амьдарч байгаа нь яаж би амьдарч байгаа нь мэдээ. За намаа. Өнөөдрийн хичээлээр би түүхийн историк амьдардаг тэгээд юу гэж юм бэ? Хаалтаа юу юмас яаж их юм За бүгд маань өөрхийн үлдэх бодлоо хийх үү? Ямар сэтгэл төрснөө хийх вэ? За яагаад вэ? Яаж хуваасан юм бэ? Тэгээд паста энэ болоо их төвчийг мастай хийх. За баярлалаа сайн байна. За одоо өшөө эхний хүмүүсийн байрлалын байдлаар тэр дотор ансан тайлбар дансан тайлбарыг сонирхолтой шүү дээ. Тэгээд түүхийж батсан хаашаа түүхийг ууж ямар ямар мөнгө юм да. өнөөдөр чи түүхийг дансан гэж ирэх дахин оож хаавс юм бол чи оож хараа. Тэр мэдээ. Тэгээд цааш Монгол боломжтой буцаад шинээр таньж авсан. За тэмүүлсэн. Тэгэхээр ямар тийм түүхийн их хөрөнгө байдаг мэд яваад цаашдаа илүү хөрөнгө Тодорхой үсчин юм тийм. За үнэхээр за бүгдээ ингээ өөр өөртөө өдөл бодлыг хийж одоо өнөөдөр одоо хичээлийг
хамгийн сүүлийн дүгнэлтийг санахыг. Хэн дүгнэлтээ хэлэх вэ? Өнөөдөр чи юу ойлгож хэлж чадна? За, заавалтай баг өөрсдийнхөө үнэлээрээ гэсэн юм байна. За, тэгээд хамт тайлбарласан бол дунд зэрэг биднэрээ зөвч. Өөрөөр хэлбэл өнөөдрийн хичээлийг та нар өөрсдийнхөө хичээлийн оролцоод өөрийнхөө ойлгосон зүйлийг өөрсдөө яг нь үнэлэх гэдэг шүү. Шинэ дундуур хараад тийм өөрсдөө яаж хэлэх юм дээр шинэ яваад чи. За, бүгд өөрсдөө тай гэж үнэлсэн юм. За, яагаад тай гэж үнэлсэн бэ гэдэгтээ хүн болгон нэг юм хэлээ. Би юм учраас өнөөдрийн хичээлд би тай дан бодож байна. За, 근데 나만 걸리는 좀 아래는 지금 있는데 자, 오늘 이제 들어오는 삶을 생겼어요. 오늘 지지 지르다가 사듯이 우리가 아이고 사 яг өнөөдрийн хичээл Монголтай агаад практикуулахад дээрээс нь Google болгоныг оруулсан. Тэгээд тэний мэдгийг хичээл хийх юм бол Монголтай За баярлалаа. За одоо багш нь гэрийн даалгавар үгүй. Гэрийн даалгавраар юу өгөх вэ гэхээр та нар түүхийн ямар нэгэн их сурвалж өөрөөр их сурвалж гэж юу байдгийг нэ их сурвалжийг хэрхэн Эдгээр бол маш олон их сурвалжууд байдаг. Тэр олон их сурвалжуудаас хамгийн дуртай сонирхдаг хийж чадсан эсвэл чамд хамгийн их сонирхсан батны их сурвалжийг сонгож аваад түүнийг дуулж болно. Эсвэл баримтын шаврын үүсгэл гарын доор материал ашиглаад тест хийгээд ирээрэй. За яваа. Гэрийн даалгавраа. За хичээл зэвсэгтэй оролцсон таад нь баярлалаа. Гэрийн даалгавраа.